Сайн байцгаана уу хүмүүдэд үзэгчтэй Politics Talks дайрын шинэ дугаар инхүү эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор Арчилсан намын бизнес хөгжил хариуцсан нарийн бичгийн дарга бөгөөд Налах дүүргийн Арчилсан намын дарга Норов Самбуугийн Гансүх оролцож байна. Энд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ урилгыг маань хүлээн авч ярилцахаар цаг зав аваа гаргаж аваад танд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд миний нэвтрүүлгийн хувьд бол ерөнхийдөө подкастын хэлбэртэйгээр явдаг. За Politics Talks дайраа гэж нэрлсэн нь ер нь улс төрийн талаар шийдвэр гаргалтын түвшин, за бодлого, улс төрийн үзэл баримтлал хийгээд нам эвслүүдийн одоо баримталж байгаа бодлогын талаар төлхөө ярилцахыг зорддог ийм нэвтрүүлэг байгаамаа. Тэгээд Арчилсан намын илүү либерал үзэл суурьтай. За Арчилсан намд тууштай гараад залуу хүнийхэн хувьд би өнөөдөр таныг ярилцахаар урьсан байна. Тэгэхээр Арчилсан намын үйл ажиллагааны сонин сайхны соёлын яриагаа эхлэе. За мэдээж Монгол улсад бол улсын дэвш хөхөд бүртгэлтэй 37 нам байна. За тэгэхээр бид нар үндсэн хуулиараа өөрөө эвлэлтэн нэгдэх эрх чөлөөг, улс төрийн эрх чөлөөг бол хүн болгонд олгосон байдаг. Тэгэхээр улс төрийн эрх чөлөө гэдэг бол өөрөө нэгдүгээр эвлэлтэн нэгдэх, өөрөө сонгууль нэр дэвших тэр эрх. Нөгөө талаасаа иргэд олон нийт маань одоо төрийн үйл хэрэгт төлөөлөгчөөр дамжуулж оролцох буюу төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдгаа гэж үндсэн хуулиар заасан байдаг. Тэгэхээр яг энэ дагуу бол бид нар одоо Монголын 3,500,000 хүмүүс бол одоо сонгуулийн насны бүх хүний одоо эдэлдэг хамгийн том эрхийг бол би энэ чөлөө сонгуул ардчлалын зарчим гэж боддог. За тэгээ Арчилсан намын хувьд бол мэдээж одоо Арсын хувьсгал 1990 оноос хойш одоо энэ үссэн. За дээрэс нь олон намын нэгдэлтэй. Тэгээд Монголын бас ууган одоо улс төрийн хүчин. Тэгээд Арчилсан нам бол ойрын үеийн сонин сайхан гэвэл 4 сарын 7-нд Арчилсан намын одоо баярын өдөр болдог. Энэ өдөр маань болох гэж байна. Хоёрдугаард бол энэ удаагийн улс төрийн сонгуульд бол Арчилсан нам бол бас нийт сонгогчдын 30.3% саналыг авсан. Тэгэхээр нийт санал өгсөн сонгогчдын 3.1 тутам нь Арчилсан намыг сонгосон гэсэн үг. Энэ ч утгаараа Арчилсан намаас бол улсын гурал 42 улсын хурлын гишүүн парламентыг бүрдүүлж байна. Засгийн газарт бол 8 сайднаар бол яг одоо ажиллаж байна. Тэгэхээр ер нь бол олон жил гацсан хөгжлийн гацааг одоо тайлах. Дээрээс нь бид нар одоо бодлогоо хэрэгжүүлэх. Яг одоо бол Арчилсан намын баримталдаг баруун төвийн үзэл бизнесийг дэмждэг энэ бодлогоо хэрэгжүүлээ. Улс төрийнхаа эдийн засгийг сайжруулъя гэсэн энэ үндсэн дээр ажиллаж байна. Тэгээд намын одоо ой маань бас удахгүй болох гэж байна. За дээрээс нь одоо энэ шинэ нам Арчилсан намаас маш олон нам өрх тус гарлаж гарсан байдаг. Тэгээд эдний нэг шинэ нам маань бол эргэж Арчилсан намтайгаа нэгдлээ гэсэн ийм одоо сонь сайхан талаа да. Сая 7 хоногийн өмнө нэгдлээ шүү дээ. Шинэ намын хурлаар бол 99% саналаар Арчилсан намд нэгтгэр болсон. Тэгэхээр яг хав олон нийт одоо Арчилсан намыг хамтарсан засгийн газарт орсныг сөрөг хүчингү болчлоо гэдэг байр суурь бол олон нийт маш их илэрхийлж байгаа тийм. Тэр дундаа улс төр судлаачид хоёр өөр үзэл баримтлал бүхий нам нийлчлээ шүү дээ. Энэ засагч өөрөө хяналт тэнцвэрийн зарчим малтагдчихлаа гэдэг зүйл ярьж байгаа. Энэ тал дээр та өөрөө одоо төрийн удирдлагын доктор хүний хувьд те эргэцэн одоо судлаач хүний хувьд танаас би олон бүтээл өгүүлэлээ хэвлүүлдгийг бас мэднэ. Олон улсын сэтгүүл, дотоодын сэтгүүлүүдэд яг энэ төрийн удирдлага, засаг, эрх мэдэл хуваарлтын чиглэлээр төлөв бичээд байгаа. Тэгэхээр таны бүтээлэг магадгүй уншаагүй хүмүүст та одоо хамтарсан засгийн хувьд судлаачийн зүгээс болон улс төрчийн байр сууриас яаж хандж байгаа вэ? За ер нь хамтарсан засгийн газар гэдэг зүйл өмнө байсан уу гэхээр байсан. Хамтарсан засгийн газар байгуулагдаж байсан. За одоо бидний энэ удаагийн сонгуулийг аваад үзэх хэрэгтэй. Нийтдээ 9 удаагийн одоо улс төрийн сонгуул боллоо. Тэгээд энэ удаагийн сонгуулийн өөрөө систем маань өөрөө одоо мажоритар болон пропорционал ингээд холимог системээр явсан. Тэгэхээр энэ систем бол өөрөө нэг нам хит олох болох нөгөө том сөрөг хүчинтэй байх боломжгүй л согтолцоо л доо. Энэ бол олон намын төлөөлөл ордог. Энэ системийн ганцхан сөрөг тал нь юу вэ гэхээр бие даагчд одоо орох маш хэцүү боломжгүй шахав. Гэхдээ олон нам ингэж ордог. Дээрээс нь одоо улсын гурал бол 126 улсын хурлын гишүүнтэй буюу анх удаа бид нар ийм олон улсын хурлын гишүүнтэй олон намын төлөөлөлтсөн гэж хэлж болмоор тий. За тэгэхээр парламентын танхим гэж юу юм бэ гэхээр энэ бол мэдээж ард түмнээс мандатаа авсан одоо улсын хурлын гишүүн буюу хууль баталдаг субъект. Хууль баталдаг субъект маань өөрөө олон ургуулж үзэл судалгаанд суурилсан одоо мэтгэлцээ явуулдаг парламентын танхим гэдэг бол ерөөсөө л үзэл бодлын мэтгэлцээ явдаг танхим. Энэ бол амьд танхим. Тэгэхээр сөрөг хүчин гэж яг юуг авч үзэхсэн бэ гэхээр
эрх баригчдын бодлогыг шүүмжилдэг, гадаад жагсдаг хүмүүсийг л сөрөг хүчин гэхгүй л дээ. Ер нь бол сөрөг хүчин гэдэг бол эрх барьж байгаа намын одоо хяналт тавьдаг. Дээрэс нь илүү бодлого дэвшүүлдэг. Яг үүндээ бол Монгол улсад ингээл нэг нам олонх болоод ирэхээр ямар ч нөгөө ийм олон ургалч үзэл байхаа болоод эрх мэдэл төвлөрөөд ирэхээр энэ үр айгу одоо осолтой л тоо. Тэгэхээр сөрөг хүчин гэдэг ойлголтыг бид нар зөвхөн гудамж өгсдөг хүнийг юм уу зөвхөн шүүмжилдэг хүнийг бид нар сөрөг хүчинд хараад байгаа шүү. Миний хувьд бол ерөөсөө одоо магадгүй хамтарсан засагт 10 хэдэн ардын намын сайд байна. Хүн намын нэг сайд байна, 2 сайд байна те. Одоо шадар сайдаас гадна яг яам толгоолж байгаа сайд байна. Арслан намын 8 сайд. Тэгэхээр энэ бол цэвэр одоо ажил хийж өрсөлдөх, бодлогын өрсөлдөв, цэвэр хяналтын өрсөлдөв байхгүй юу? Яг үүндээ төрийн өмчт компаниуд дээр ч гэсэн 2 намаас хүмүүс очиж байгаа үзэгдэл бол маш сайн. Энэ бол ерөөсөө 2 намаас буюу 2 өөр үзэл бодолтой 2 өөр институцийн хүн нэг байгууллагт очиод хяналтал тавих гэж. Харилцсан бие. Тий, хянах гээд байгаа. Тэгэхээр би бол яг одоо энэ сонгуулийн үр дүн гарсны дараа 7 сарын 3-нд Арслан намын маш олон гишүүд бас хүмүүс хамтсан засагт орох буруу сөрөг хүчингү болно гэж ярьж байхад би бас ярьслаа өгчсөн. За. Энэ удаагийн засгийн газар Арслан нам орох ёстой. Орж хяналтаа тавь. Байгууллагт байдаг дотоод аудит, хяналт, захиргаа яг төсөв захиран зарцуулдаг энэ дээр Арслан намын хүмүүс очоод өнгөрсөн хугацааны хийсэн тэр алдаатай бодлогын шүүмжил гаргаж ир энийг залруул. Зүгээр ингээд шүүмжлээд суух бол амархан л да. Муу илүүлээд чамаг очоод тэр алдаатай зүйлийг засаж чадчихна гэдэг бол өөр айгу зүү зүйл гэж харж байгаа. Тийм учраас надад бол энэ хамтарсан засагт орж мега төслүүд буюу томоохон төслүүд хөдөлж байгаа нь сайшилтай гэж харж байгаа. Нөгөө талдаа бас аюултай зүйл нь юу вэ гэхээр бас л нөгөө улс төрд явдаг 100 мянган гишүүд дэмжигчид байдаг те. Өдөр шөнөгөө одоо явдаг улс төрийн ажилтан байдаг. Тухайн дүүргийн намын анхан шатны нэгж гэж байдаг. Гэтэл тэр хүмүүсийн маань сан санаачлага орохгүйгээр зөвхөн одоо нөгөө нэг юм вакуум орчин зөвхөн 2 3 намын даргын төвшөнд асуудлаа яриа шийдээд ингээ улс төрийн шийдвэр гаргасаа дагах ёстой гэдэг юм нөгөө вакуум байдалд ороод юм нөгөө одоо эрх мэдэл маань өөрөө эргээд вакуумжаад хэдхэн одоо нам бүлэглэлийн дунд ороод ирэхээр нөгөө намд олон жил явсан үзэл баримтлалтай олон жил тууштай тэмцсэн өрсөлдсөн энэ одоо жирийн гишүүд дэмжигчдийн хувьд бол бас сэтгэл гонсоох дээрээс нь бас юм шүүмжилтэй хандах өөрийнхөө итгэсэн олон жил явсан намдаа бол одоо жоох итгэл авах юм байна тий. Тас тэр түрэн яриандаа дурдж штэ одоо арчилсан нам орсноор тэр магадгүй бизнесийн байгууллагад байдаг төр хувийн хвшил хоёрын ялгамжтай байдлыг тэнцвэржүүлэх тэр тогтолцоог бас хамтарсан засаг хийх боломжтой харагдаж байна тий. Жишээ нь таныг бол хүмүүс apprentice шоу буюу бизнесийн шоунд орсноор илүү сайн мэдж байгаа. Өмнө нь хувийн секторт яг менежерийн чиглэлээр зохион байгуулалтын ажлуудыг хийгээд явж байсан тий. Тэгэхээр сүүлд гаргасан номтой холбоод дээрээс нь саягийн засгийн газрын үйл ажиллагаатай холбоод асуухад бизнесийн салбарын хувийн секторын ямар төрлийн менежмент зохицуулалтуудыг одоо жишээ нь засгийн газар төрлөө нэвтрүүлж байгаа. Одоо тэр тал дээр танд ингээ харьцуулж харсан тийм үнцэг байдаг уу? Одоогийн байдлаар. За ер нь бол их барьж байгаа Монгол ардын нам байна. Бол зүүн төвийн үзэлтэй. Энэ бол 100 гаруй жилийн түүхтэй нам орой тий. Тэгэхээр энэ ямар систем нийгмийн үеэс яваад одоо уламжлагдаж ирсэн бэ? Ямар тогтсон систем бэ гэдэг хүн болгоо мэдчих. За Арслан нам бол баруун төвийн үзэлтэй. Хүний эрх хэрэгжүүлэг дээдэлдэг, хувийн бизнесийг дэмждэг. Бид нар бол төрийг цомхон байх ёстой гэдгийг дээр бол үзэлтэй. Гэтэл нөгөө эрх барьж байгаа нам бол бүх зүйл бол бас төрийн оролцоотой байх ёстой гэдэг энэ хоёр өөр систем л дээ. Манайх бол хүний нар цонгож гэдэг юм эсвэл ингээд зөвхөн одоо ингээд нэг PR дээр явж байгаа юм шиг дүгнээд идэг. Энэ бол нэгдүгээрт би бол буруу гэж. Тэгээ Арслан намынхан бас хүн намынхан бас бусад улс төрийн хүчнүүд дандаа татвар нэмхийн эсрэг байсан. Төр данхаахын эсрэг байсан. Төсөв нэмхийн эсрэг байсан. Яг тэгвэл тэд нэр хувийн секторт илүү ойр байсан хүмүүс болж харагдаж байна тийм. Гэтэл одоо ингээд хамтраад ирэнгүүт яг нөгөө үзэл бодлын нөгөө зөрчилдөөн ч гарч эхэлж байгаа л да. Тэгэхээр Арслан нам бол үнэндээ ард түмэн бол хүссэн Арслан нам. Муу ч гэсэн Арслан нам хэрүүлтэй ч гэсэн дотроо хагаралтай ч гэсэн Арслан намыг гайгуугаас Арслан намын өнгөтэй өдөртэй байгаас Арслан намыг энэ улс төрийн одоо юунд тавцсан дээр маш хүчтэй байгаасаа гэдгийг ард түмэн өөрөө хүссэн. Тэгэхээр энэ ч хүслийн дагуу ер нь бол бизнесийн байгууллагууд ч гэсэн үнэхээр төлдлөө
одоо бол нэг арай өөрчлөх цаг болсон гэдэг сонголтыг бол хийсэн гэж би харж байгаа. Тэгэхээр Ардчилсан нам энэ засагт орсноороо юу хамгийн чухал вэ гэхээр энэ 14 мега төслийг хэрэгжүүлэхэд өнгөрсөн нэг хэсэг хугацаанд бид нар концессийн хуулийг маш их ярьсан. Концессийн хууль бол яг үнэндээ олон жил зарцдаг. Тэгээд жил болгон төсөв нэмэгддэг зүйлийг халах зорилготой. Ямар ч үсэн түлхүүр гардуулах нөхцлөөр юмаа хийлгээд авъя л гэдэг систем шүү дээ. Гэхдээ ганц шүмжил нь анхны тендер зарлахаас хэд дахин өндөр төсвөр байна гэсэн. Тэгээ одоо энэ бол өөрчлөгдөд одоо бол төр хувийн хвшлийн тухай хууль баталсан. Ер нь бол төр бол бүх зүйлийг хийх албагүй. Хувийн хвшлийн маань хийгээч. Хувийн хвшлийн одоо том компаниуд, бусад компаниуд манлайлалаа үзүүлээч. Улс орныхоо төлөө ажиллаач. Ялангуяа экспортод гаргаач. Одоо манай улсын эдийн засгч одоо бид нар чуулуур хагас бус бүтээгдэхүүн маань гарах боломжгүй болж байна. Тийм учраас ер нь ингээд нэг талаараа Ардчилсан нам гаргаснараа ингээд бизнесийг яахад дэмжнэхээс илүүгээр бизнесийг хамтдаа оролцоол гэж. Та хэд маань ороод ирээч. Битлээ хамтдаа хийе. Тэгэхгүй бол ерөөсөө л хэдхэн даргын явуулдаг энэ тендер хэдхэн даргын эрх мэдэл чинь болохгүй байна л гэсэн энэ үзэл гэж би харж байгаа. Ер нь энэ ч одоо агуулгаараа бас сүүлийн үед бол мэдээж маш олон хувийн хвшлийн маань идэвхтэй байна. Тэгээ ер нь бол энэ одоо улс орны томоохон төслүүд явах болсон цаг гэж бол харж байгаа. Тэр магадгүй одоо энэ мега төслүүдэд жишээ нь засгийн газар өөрөө шийдвэрээр фидек гэрэг ашиглаяч гэдэг юм уу те илүү дэвшилттэй зохицуултуудыг бас хийж чадаад тах шиг. Энэ магадгүй нэг хамтарсан засгийн солонгорсны ач холбогдол байж болох юм гэж бас харж байна л та. За тэгээд одоо сүүлийн үед бас ингээд хараад байж хахад хамтарсан засгийн газрын зарим төслөлтөрүүд ерөөдөө урагшлаад ирсэн бас иргэдийн зүгээс бас ажиглалтай өндөр хүлээлттэй байгаа нь ойлгомжтой тий. За тэгээд хааштай хойлын хувийн сектор руу бизнес руу орсон учраас би таны 5 дахь номын ерөөдөө их бэлтгэл дууссан гэж харсан. Тэгээд бизнесийн шар ном гэдэг нэртэй. Тэгэхээр нөгөө улс төрч хэрнээ дахиад төр судлалын чиглэлээр доктор хамгаалсан байгаад идэг. Тэгснээ ингээд 5 дахь бүтээл нь агуу бол улс төр судлал ч юм уу те төрийн удирдлагын талаарх ном байх юм болов гэсэн бүр юм бизнесийн ном гараад ирсэн. Тэгээ номныхаа талаар бид нарт ярьж байгаа. Шинэ номныхаа тухай. За яг хоо энэ номын нэр бол бизнесийн эрээсэн асуудал гэдэг ном юм. Тэгээд би бол мэдээж одоо улс төрд бол 25 настайгаас орсон. Тэгээд улс төрийн намыг сонгоод жирийн гишүүнээс аваад яг өнөөдрийн хөвшөнд бүхэл залуучдын байгууллагаар дамжаад ирсэн. Гэхдээ би чинь улс төрийн үйл ажиллагаанд оролцсон ч гэсэн залуу юм чи ажил хийх ёстой. Тэгэхээр одоо бол анх бол 27 настай та гүйцэтгэх захирлаар томилогдчихлаа. Тэгээд энэ удирдлагын ухаан дээрээс нь компани хэрхэн менежмент хийх үү, яаж ашигтай ажиллах вэ? Ер нь хувийн хвшил гэдэг чинь аюу хэцүү шүү дээ. Ерөөсөө л битүү дарамтны дунд л ажил хийдэг хүмүүсийг л одоо орлого цалин татвар тий татрын дарамтанд байна, ажилчийн цалин, баялаг бүтээн ер нь аюу хэцүү шүү дээ. Тэгээд дотоодын зах зээлийн өрсөлдөөн гэдэг. Тэгэхээр яг өмнө нь бол интернет тийм их одоо түгээмэл байхгүй үед бизнесийн шар ном гэдэг одоо нэг лавлах ном байлаа л да их зузаан компаниудын хаяг байдаг, утас байдаг, мэдээлэл байдаг тийм. Тэгээд яг энэ номыг яг тэгж бодож компаниуд нөгөө одоо сүүлийн үед гарч байгаа нэг бизнесийн ном чиг ч юм уу тийм нэг компани түүх, нэг компани туршлагыг ингээ уншаад дуусчдаг. Тэр одоо бизнесийн модель нь өнөөдөр танай бизнесийг тохирно гэсэн бас биш л дээ. Тэгэхээр энэ номыг бол би бас нэг айгүй мундаг бизнесийн салбарт 20 гаруй жил одоо засаглал хүний нөөцийн чиглэлээр удирдах ажил хийсэн уянгаа гэдэг эмэгтэй захиралтай хамт бичсэн. Тэгээд бид хоёр бол хүний нөөцийн 33 асуудал, компани засаглалын 33 асуудал, дээрэс нь SEO leadership-ийн 33 асуудал гэдэг нийтдээ яг 99 асуудлыг яг лавлах шиг ингээд асуултуудыг тодорхойлцсон. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол компани гүйцэтгэх удирдлага, хүний нөөц, менежментийн баг ширээн дээр байж байгаа л өөрт тулгарч байгаа асуудлынхаа дагуу унших хэрэгтэй. Уншихад хоёр хүний хариулт байна. Тэгэхээр энэ уянгаа гэж захирал маань бас ISO-г нэвтрүүлсэн 3400 гэдэг дэлхийн 6 дахь улсаар Монголд нэвтрүүлсэн ийм туршлагатай багийн удирдагч хүн учраас эмэгтэй захирлын хариултыг уншлаа. Санал нийлж гэнэ үү, нийлэхгүй нү? Дараа нь миний хариултыг уншлаа. Санал нийлж гэнэ үү, нийлэхгүй. Тэгэхээр ямар ч байсан илүү онол биш практик зөвлөгөө байгаа учраас ядаж энэ бизнесийн шар номонд бол нэг компани 30 жилийн ноу-хау туршлага яг нөгөө Монголын туршлага байгаа. Тэгэхээр нөгөө илүү практик бизнес эрхлэгч жижиг дундуудад хэрэгтэй ном ширээний ном болох болоо гэж бодож чинь. Тэгээ одоо редактораас өнөөдөр аваад хэвлэлтэнд өгөх гэж байна. Одоо удахгүй нэлээд 5 сард хийнэ гэж бодож байна. Би яагаад энийг асууж байна гэхээр өөрөө бас тэр нэг бизнесийг хийгээд те алдаад оноод үзсэн хоёр залуу захирлын бичсэн ном нь магадгүй дараагийн одоо бидний туулсан тэр замыг
дараагийн гоё бизнес эрхлэж залуучууд товчлоосоо гэдэг сэтэл байсан болоо да гэж бас хараад байна. За одоо яг энэ бизнесийн туршлагаа хослуулад дээрээс нь тэр судлаачийнхаа байр суурь зэргийг хослуулад улс төрд явхаар шийдвэрлэх асуудлуудаас илүү гарц гаргалгааг нь харж чаддаг болж байгаа хэл та. Тэгэхээр таны хувьд одоо яг залуу улс төрчийн хувьд одоо улс төрийн идэвхтэй үйл ажиллагааг эрхэлж байгаагийн хувьд нэг ийм л юмыг нэг ингэж өөрчилж хийсэн даа гэсэн нэг тийм гал эргэлзэл нь юу байдаг вэ? Яг хоо манайд ч одоо мэдээж энэ арчлал гараад тэгээ бүх юм нээлттэй болоод хүмүүс маань гадагшаа дотгошоо яваад тэгээд 8 хийгээд тэгээ бид нар суралцж штэ тий. Одоо систем өөрчлөгдснөөс ахгүйгээр суралцж जैन. Тэгээд мэдээж 1992 оны үндсэн хуулийг баталгаад тэр одоо онцөг булан бүрээс ирсэн депутатууд дээрээс нь одоо манай одоо үндсэн хуулийг хийгэрсэн чимэд багш. За тэгээд үе үеийн одоо мундаг одоо улс төрчид парламентчид энэ хүмүүс бол үнэхээр маш том зүйлийг бол одоо энэ одоо 50 замаар авчирч бид нар арчлыг авчирсан хүний эрхийг дээдлэх энэ суурь зүйлийг хийж өгсөн. За мэдээж алдаа оноотой одоо сүүлийн үед гарч ирсэн бүх улс төрчид өнгөрсөн 34 жилийн алдаа гэж ярьд юм байна те. Ер нь бизнест бол нэг л зарчим бит. Чи ажиллаа авсан бол үр дүн гаргал гэдэг зарчим. Чи өнгөрсөн чиний өмнө байсан менежер, өнгөрсөн чиний өмнө байсан захирлын талаар ярих бол өнөөдөр бизнест бол яг үнэндээ зүгээр л хэрэггүй зах. Том болон чанарын хувьд дахиж зөвлөх хэрэгтэй. Тэгэхээр үр дүн гарах хэрэгтэй. Залуучууд бидний хувьд нэг давуу тал байгаа гэж би хардаг. Зүгээр улс төртэй явж байгаа. Бид нар бол одоо сайн эцэг эхийн буйнд одоо сайн одоо энэ нийгмийн буйнд бол гадна дотны сургуулиуд төгсөөд ирсэн. За тодорхой хэмжээний эрдэм боловсрол эзэмшсэн. Тодорхой ажлыг хийгээд үтцсэн. Дэлхийн бас олон улсаар яваад үтсчлээ те. Тэгэхээр бас бидэрт нэг арай одоо нэг өнгөрсөн үеэсээ бол арай илүү сэтгэх, арай илүү зүйл хийх тийм одоо ирмэлзэл байна. Нөгөө талаараа яг нөгөө бизнес хариуцчихсан дээрээс нь бас ингээд жоохон судалгааны баг зэрэг оролддог хүний хувьд бас их худлаа ярихаасаа юм уу популист юм хийхээсээ эмээн л дээ. Одоо бид нар чи хэдий улс төрийн оноо авах гэж байгаа ч гэсэн аль учир зүггүй худлаа яриад байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр мэдгүй одоо тэр гал ирмэлзэл нь бол магадгүй утаатай байна. Хүүхдийн цэцэрлэг сургууль байхгүй байна. Зам ямар байгаа лээ. Дээрээс нь бид нар авч байгаа цалин хаана ч хүрхгүй. Тэгээ энийг өөрчлөх ёстой л гэсэн тийм одоо ирмэлцлэр л явж байгаа. За өнгөрсөн 24 онд бас нэг ном гаргасан байгаа тий. Тэгээ ганц ихийг бас номыг авч уншсан бодлын хүчгээд одоо сэтгэлгээний чиглэлээр бас их гоё бүтээл төрүүлсэн байсан. Тэгээ магадгүй залуучууд хүүхдүүд магадгүй улс төрийн чиглэлээр за тэр дундаа улс төрийн судлалын чиглэлээр за чиглэл харуулцахгүй одоо залуучуудад энэ бодлын хүчийн номны талаар бас ярьж өгөөч. За би ч одоо бас нэг аймаг бичгийн өмч бас биш л дээ. Гэхдээ яг зөвөр би нэг мэрэгэн гээд залуу бас айгу мундаг залуу байсан. Тэр тэгээд бас их залуугаараа ороо ирсэн. Тэгээд мэрэгний надад нэг хэлсэн үг нь таалагддаг. Тэр залуу хүмүүс бид нар өөрсдөө голохгүйгээр одоо мэдсэн сурснаа бусдаа хуваалцах бол бидний үүрэг юм а гэж хэлсэн. Үүрэг юм а гэж хэлсэн. Тэгээд яг маш олон гадаад ном байна л да. Одоо бид нар эсвэл бол бид нар хүүхд байхад тий хүүхд байхад ингээл уран зохиолын чинь маш их ном байлаа. Монголын одоо тийм ном сурах гэж айгу ховор шүү дээ. Тэгээ яг одоо ч гэсэн ингээл дэлхийн Forbes-ыг одоо алдартай сэтгүүлийг уншихаар амжилтанд хүрсэн хүмүүс ингээ айгу өөрийнхөө замналыг бичдэг. Гэтэл манад огч тийм байдгүй. Тийм манад хамгийн баян хүмүүс нь ус төрчтэй. Тийм тэгээ яг миний хувьд зүгээр л хүүхд залуучуудад хэрэгтэй юм болов. Дээрээс нь энэ одоо хүүхдүүд маань хэрэгтэй мэдээллийг бол интернетээс авч чадна. Гэхдээ интернетээс авч чадахгүй тэр зүйл юу вэ гэхээр яг аавынхны оронд, ахыхны оронд ч юм уу зөвлөх. Дээрээс нь одоо хүн ингээд яг өөрийгөө өсөж хөгжөөд сурах гэж байгаа үед ингээд ягаад ч юм хаанаас ч юм нэг тийм хэрэгтэй зүйл олж унших нь өөрөө айгүй хэрэгтэй байдаг. Нэг ярилцж байгаа юм шиг байр суурь нэгтгэв. Тэгээд яг хүмүүс нөгөө илүү намтарчсан юм бичдэг. Би бол зүгээр бодлын хүчгээд тэгээд ер нь энэ нөгөө хин нэг бити дуурайгаарэ тэ сүүлийн үед ингээл инфлюенсер гэх хүмүүс ч айгүй хэцүү шүү дээ. Ингээл амар гоё битэй, амар гоё гэрт амьдардаг, амар гоё улсаар явдаг тэ. Тийм тэгэхээр би зүгээр л
чи яг өөрийнхөө бодлыг нэг зэгцлээд үзээч. Тэгээд би бас нэг аягүй гоё уншижсэн. Нөгөө хүний насан туршдаа тийж явдаг хамгийн хүнд зүйл бол бодол юм аа гэх. Тэгээд дээрэс нь хүн энэ номдоос бичсэн хүн байшинд амьдардаггүй, хуцанд амьдардаггүй, хүн бодолтой амьдардаг юм аа. Тэгээд тэгээ бас миний бас хамгийн их одоо гоё уншсан үг бол хүн бодолтой жаргаж, бодолтой зовдөг гэдэг үг уншижсэн. Тэгээд би энэ номыг аягүй удаан бодож авсан. Тэгээд далд ухамсар буюу unconscious mind зөрүүлж бичсэн. Тэгээд жижиг ном л доо. Гэхдээ хүмүүс энийг ингээ уншаад сэтгэлгээний талаар дээрээс нь саад бүхэн төр зурах. Ямар ч энийг уншаад аягүй гоё урам зориг авах. Тэгээд хүрээлэн буу орчин ингээ бас бичсэн. Тэгээд хүмүүс ингээ хамгийн хайртай хүндээ хамгийн буруу зүйлс өгдөг. Яагаад вэ алдчих үедээ, зовчих үедээ гэдэг. Тэгээд би бас энэ дээр ингээ гэрээсээ нуугаад бизнесээ эхлүүлсэн залуугийн талаар ч юм уу тэгээд ер нь ингээд иргэн тойрны бидний хүрээлэн байгаа орчин бол бид нэг ингээд байнга сурагч юм аа гэдэг ийм талаар хүмүүс л ингээд залуу хүмүүст урам зориг өгөхгүй л бодлоо болцож байгаа. Тэрнээс бол яг амьдрал заасан юм байхгүй. Коуч л биш. Уусаа би чи залуу юм чинь тэгэл ер нь би ингэж бодож байна харин чи юу гэж бодож байна гэдэг зүйлийг хэлэх ёстой гэж манай профессор дандаа хэлдэг гэсэн. Тийм учраас тийм их ойлгох бичдэг. Илүү нэг харилцааны нэгнийгээ хүлээцтэй сонсох гэдэг тийм. Магадгүй одоо зөв миний бодлоор тийм би хэдий ингээд судлаач хүнч гэлээ мэдээж бас нэг хувь хүний индивидуал өнцгөөсөө харахаар орчин үед хүмүүс улам ярилцсан багассан юм шиг санагддаг. Илүү их чаталдаг тийм. Гэтэл чат ч юм уу ингээд бодоод биччихээд учраас бодит харилцаа тэнд үүсдэггүй ч юм уу нэг тийм талын. Тэр магадгүй өөр өөртөө ярилцаад одоо бодлоо нэрээд гаргасан бүтээлийг бас бусад хүн уншаад тэрнээс бас дараа дараагийн гой санаа төрдөг болвол энэ бүтээлийн үнц нь бас энэ дотор орших юм болов гэж харж байна. Тэгээд ер нь бас ингээл бичсэн номнуудыг хараад одоо энэ чинь 5 дахь ном руугаа орцсон явж байгаа тийм. Тэгээд хүүхэн талаасаа газуух ер нь ямар хүү юм бэ? Та өөрийгөө хэрхэн тодорхойлсон? Шинэ би бол ингэж боддог л та. Нэг амжилт гэдгийг хүн болгоно нэг өөр өөрөөр тодорхойлдог шүү дээ. Тэгэхээр амжилт бол нийгмийн тэр нөгөө хэрэгцээ шаардлагатай уялдахаас илүү хувь хүн өөр өөртөө амжилтыг тодорхойлно гэж боддог байхгүй. Жишээ нь хүүхэд олохгүй явж байгаа эмэгтэй хүний хувьд 4 хүүхэдтэй болох нь тэр амьдралын одоо амжилт гэж болно тийм. Хүн болгоны амжилт нь хүн үнэлгээ нь өөр. Чинь таны хувьд амжилтыг хэрхэн тодорхойлох юм? Гасах өөрөө ямар байвал таны хувьд амжилттай явж ийн гэж та дүгнэх вэ? Яг хоо амжилт гэдэг бол хүн болгоны хувьд өөр өөр хэмжих зүйл багтай. Мэдээж одоо бидний хувьд амар амжилттай гэж харж байгаа өөрийнхөө хувьд амжилтгүй гэж болно шүү дээ. Тийм тэгэнтэй адилхан. Би бол зөвхөн олон нийтний дунд явах дуртай, олон хүнтэй найзлах нөхөрлөх дуртай, олон хүнээс суралцах дуртай л хүн. Тийм. Би бол нэг ер нь заавал нэг хөгшүүн яриад залуучууд нь сонсгодог юмд бол тийм яатай юм биш. Би суралцах хэрэгтэй гэж боддог. Дүүнрээсээ би одоо ингээл айгүй олон юмд би сурах гэж хичээд шүү дээ. Яа үсцээс сурч байсан. Тэгээ аюу хэцүү мэлээ. Тэгээ forex бас сурч байсан. Бас л хэцүү зүйл байлаа. Тэгээ би яг нөгөө хүнийг юмыг оролдож үзээсэй, хийж үзээсэй гэж боддог. Тэрнээс зүгээр ингээд амжилт гэдэг бол тийм зүгээр ингээд аз гэдэг зүйл биш байх л та. Энэ бол үггүй хөдөлмөр. Дээрээс нь тухайн хүний бас өөрийнх нь чин хүсэл эрмэлзэл, суур өвдөл маш олон зүйлээр нөлөөлдөг. Тэгээ миний хувьд амжилт гэж юу вэ гэх юм бол энэ бол зүгээр процесс л ах гэж харж байгаа. Тэгээ хүн болгоо жил болгон нэг зорилго төвшүүлнэ. Өөрийнхөө амжилт тэндээ ингээд одоо хүрнэ. Тэгээ би энэ номдоос бичсэн нөгөө жижиг амжилтаа тэмдэглэгээд бид нар нөгөө хит том зорилго тавьчаад нөгөө тэрэндээ хүрэх болох шантраад юм бутраад байдаг тийм бодол дотроо өөрөө гэтэл нөгөө жижигхэн ялалтууд маш байдаг хгүй амьдралдаа. Тийм магадгүй хизээч хийж байгаагүй зүйлээ нэг хүн хийгээд үзвэл тэр хүмүүнд амжилт واخ. Зөв жижигхэн зүйл тийм ууланд алхана гэж баг хэдэн жил болж байгаа нэг удаа алхаал цантраал 2 удаа алхаал оройд юм гарч ирэх чинь амжилт шүү дээ. Тэгэхээр би бол амжилт гэдэг зүйлийг бол процесс гэж бодож байна. Миний зөв буруу мэдээ. Процесс нь тасралтгүй үргэлжлэх гэдэг тал руу байна тийм. Тэг яг хүн талдаа бол тэгэл залуу гой хүсэл мөрөөдөлтэй. Тэг дандаа гоё юм бодол шат. Одоо би ингээл би ч энэ ажилдаа алхана. Тэгэл ер нь зүгээр ингээл залуу хүн ажил хийлээ. Зээл авлаа, машин авч үзлээ, томруулж үзлээ. Туртай машин орлож авч үзлээ, бизнес хийлээ, бүр гоё машин авч үзлээ. Тэгээд дараа нь дахиад би ч амжилттай байна. Гэхдээ дараагийнх нь юу вэ? Тэгэл одоо бол гоё алхаж байна. Тэгэл номоо бодоод эсвэл нэг юм хийчихсэн, тэгчихсэн лекц газар лекц уншчихсан юм эсвэл нэг юм хийчихсэн гэхээр тэгэл гоё дотроо тэгэл хөгжилтэй бодоод
Тэгэл уран зэрэг аваад явж байгаа залуу юм шүү дээ. Гэхдээ маш олон бас хийж явах нь өөрөө аз жаргал юм биш үү те өөрөж. Яг хөө миний хувьд бол тийм мэдээж залуу юм чи хөдөлмөрлөх ёстой. Үнцэн ажиллаа хийж байна. Цалиавдаг ажиллаг банк хийж шин. Хажуугаар нь бизнесийн байгууллагатай ажиллаж байна. Тодорхой зөвлөгөө өгч байна, хувь эзэмшиж байна. Тэгээд бас хажуугаар нь улс төрийн ажил хийж. Тэгэхээр нөгөө энэ олон зүйлийг хийх нь өөрөө л намайг аз жаргалтай болгодог. Илүү бас нэг тийм олон талбар чадвараас ашиглах нь өөрөө бас кайф өгч байна те. Тэгэхээр яг манай нэвтрүүлэг хэдийн уус төрч гэлээ. Нөгөө амар хүнд сэдвүүдийг асуухгүй байхыг хүсдэг. Яагаад гэвэл улс төр гэхээр л манайх амар том макро микро эдийн засаг гэж ойлгодог боловч улс төр бол яг нөгөө нэг хүний нийгмийн өөрхөн бүтээгдэхүүн учраас бид нар бас хувь хүнийг таних нь өөрөө эргээд улс төрийн шийдвэр гаргалтанд ч гэсэн иргэдэд ч гэсэн бол маш хэрэг болдог. Тэгээд одоогийн яг нөхцөл байдлуудаас харах юм бол би асуултаа арчилсан нам тэр дундаа хамтарсан засгийн газраас эхлүүлдэг нь олон хүмүүс таны эсрэг бодож иж болно те эсвэл тантай адилхан бодож байгаа ч эсрэг бүлэг хүмүүс ээж бол яг өндөө налах дээр бол шинэ бүтээн байгуулалт хийгээд тэгэхээр дулааны цахилгаан станц маань хүчин чадан дийлдэггүй. Эрчим хүчний асуудал байдаг. Жуулчд дайраад өнгөрдөг. Тэгээ налахын одоо 6 дугаар хороо гэдэг тэрэлжийн бүтдэг байсан чи энийг тусад нь гориг тэрэлжийн тусгай бус болгоцсон. Налахын иргэдэн тэр тэрэлжийн аялал жуулчлалаас нэг ч төгрөг болдгоо. Зүгээр нэг самар жимс зарж байгаа замын гажууд л хүмүүс хөөгдөж дугтаал байж байгаа. Тэгээ өнөөдөр ингээд нэг гоё стандарттай хот ч юм уу нэг гоё хөгжил бид нар ярьж байна л та. Гэхдээ яг жирийн иргэн зүгээр нэг иргэний амьдралд 4 жилдээ, 8 жилдээ, 10 жилдээ огтөрчлөлт байхгүй бол энэ хөгжил байхгүй. Энэ хөгжлийн тухай яриач хэрэггүй. Өнөөдөр орон сууцнд төр бол 3 зүйлийг л хийх ёстой. Би зүгээр боддог. Нэгдүгээр төр бол хувийн өмчийг хамгаалах ёстой. Хүний амь насыг бас хамгаалах ёстой. Иргэнийхээ ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчин амьдрах энэ эрх хувийн өмчийг хамгаалах. Хоёрдугаар батлан хамгаалах салбар. Төр өөрөө хувийн одоо хөвшил батлан хамгаалах салбарыг орлож чадахгүй шүү дээ. Ямар ч компани. Тэгэхээр төр бол энийг хийдэг. Гуравдугаар дэд бүтцийн асуудал. Хэрвээ танаа хашаанд, танаа гудамд одоо халуун хөд ус бохир 20 жилдээ 30 жилдээ л очихгүй байгаа бол энэ хөгжил байхгүй. Энд ямар ч хөгжил байхгүй. Энэ бол ерөөсөө л нөгөө бид нэр скикертэй амьдардаг шавар байшинда түлээн өрсөд төлж байгаа асуудал. Түрүүний таны хэлсэн чинь нөгөө хэмжээд тоон болон чанарын үед үр дүн ахисан л байх хэрэгтэй асуудал болж байна тий. Тэгэхээр яг нь зүгээр налах ганцхан юм байгаа юм биш. Баянзүрхийн дүүргүүд байна. Сонгон хайрхан дүүрэг байна. Чингэлтэн хоошоо гэр ороллууд байна. Хаавал дээр ч гэсэн ярамгийн дэнч дээр маш олон айл юм биш. Тэгээ багнууд баг хангаа байна. Тэгэхээр өнөөдөр бид нар бол энэ хөгжлийн талаар иргээ харах хэрэгтэй. Тэгээ яг нь налах дүүргийн намыг удирдах байгаа. Тэнд улс төрийн одоо бас юмд дэвшсэн. Тэгээ бас яг иргэд сонгогчдыг маань ядуу байлгах энэ бодлогыг үе үе улс төрчид хийдэг. Ямар ч хүн очисон мөнгөтэй хүн очисон гэдэг энэ нөгөө юм тэжээгдмэл сэтгэхүй. Одоо тэгэл ерөөсөө тэр намын дарга болон очисон улс төрч гэдэг бол зүгээр л хэдэн мянган 100 мянган хүний хүслийг сонсож тэр хүмүүс ямар нэгэн зүйл тараадаг л энэ системийг өнгөрсөн хугацааны улс төрчид маань хийжилтэй. Яг би бас шүүмжлэх өнгөрсөн үе рүүгээ буруулж дургу. Гэхдээ өнөөдрийн бодит байдал тийм л байна. Жилийн тайлан хилцүүлж ингээ гурал будаа суглаад дуучтай авчирч байна. Энэ бол үнэхээр одоо өрөвдөлтөй бидний л одоо арчаагүй байгааг ил шинжилтэй. Тэгэхээр өнөөдөр яг хөгжлийн тухай гэрэл гээдэг зүйлийн талаар харах байтугай ер нь л одоо энэ төлөө түвш ажлын байр, хүний өсөлтийн талаар л ярьчих. Ер нь тэгээд сонгуулийн үеэр л амар гоё хүмүүс ирээл сүртэй юм яриад одоо ер нь тэгээд одоо дулааны үнийг чинь нэмсэн шүү дээ. Оны өмнө. Тэгээд 5 сард нэмэгдэнэ. 5 сард нөгөө дулааны хэрэглээ буурчдаг учраас иргэд мэдэхгүй. Тэгээ яг хүүтрээд ирэнгүүт цочирдно. Тэ. Тэгээ энэ шийдвэрээ гаргаад байгаа хүмүүсийг л дахин сонгож байна. Дахин байсаар байна. Тэгээд энэ одоо системийг задлахгүй бол ер нь тэгээд сая сонгуулийн хорооноос ч гэсэн зарласан шүү дээ. Нийслэлийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн бол 700, 800 сая тэрбум 300 та хүн байх ёстой. Тэгээд одоо бид нар шиг 30 гарч байгаа 40 хүрч байгаа ямар ч хүн цалингаасаа өрнөдлүүлээд
тэрбум төгрөг хөрөнгөлөх боломж байхгүй л дээ. Шудраг орлохоор ер нь бол тэр басныг хангахад бас өөрөө болж байгаа тийм. Нөл нөгөө үршир, зээл, эсвэл хойдны дэмжлэг, том дэмжлэг авах юм бол эргээд нөгөөнийхөө гар хөлбөлт төлөм системийг Монгол улс залуучуудад өгч байна. Улс төрийн эрхчлөө байгаа юм шиг харагдуулж байна. Тэгээ ерөөсөө л мөнгөний сонгол хийх мөнгөтэй гардаг энэ систем. Тэгээ мэдээж мөнгөтэй хүн гоё харагдана. Мөнгөтэй хүн PR-аар гойргоо магтуулна. Мөнгөтэй хүн PR-аар бусад хүмүүсийг ямар нэгэн байдлаар одоо ингээд залуучуудыг бол хулгай, зэлгээ, цүнх баригч эсвэл элдв янзын холбоно. Энэ бол боломжтой. Яг олон одоо сэтгэл зүйчид бас улс төр судлаачид хэлдэг л дээ. Хамаахан профессорууд ч хэлдэг. Ер нь бол шудраг сонгуул, шудраг системийг хүснэ гэдэг нь иргэдийн өөрсдийн тэр улс төр сонгуулийн талаарх мэдлэг боловсролын асуудал байдаг. Гэхдээ хамгийн хугацаа шаарддаг, хамгийн хэцүү, өөрчлөлт хэцүү зүйл бол хүний хандлага, тэр ойлголт байдаг гэж яриад байдаг тийм. Тэгэхээр магадгүй тэр одоо дараагийн илүү шудраг зүйлийг хийхин төлөө тэр ойлголт, хандлагыг өөрчлөх чиглэлд та бүхний бас ажилласаа гэж хүсэж байна. За магадгүй одоо улсын нэг дүүрэг хөгжин гэдэг нь өөрөө улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах хөшүүрэг учраас тэр нэг стратегмэл дүүргийг сонгож ажиллаж байгаа. Би бас залууныхаа хувьд их дэмжиж байгаа. Тэгэхээр тэр ажлыг бол та заавал хийгээрэй гэж хүсмээр байна. Тэгээ одоо бид нар ингээд залуу хүмүүстэй би ч гэсэн дөнгөж гараад явж байгаа залуухан нийгмийн төлөөлөл өөрөө их хүн. За тэгээд ажил эрхэлдэг бас л бүтэн цагийн ажилтай хүн. Мэдээж хоббигоороо бас юм подкаст хийдэг. Яагаад одоо чинь миний хувьд бол подкастыг хүссэн шалтгаан бас л залуучуудыг тодорхой хэмжээнд улс төр сонирхоосоо за нэг хийц гэхээсээ илүү агуулгыг нь сонсоод аваасаа гэдэг үднээс ингээд хийдэг. Тэгээ би оролцсон зочин болгоноос асуудаг юм. Залуучууд одоо яагаад улс төрийг сонирхох ёстой юм бэ? Биднэрт яагаад улс төр хамааралтай юм бэ? Та тэр тал дээр манай залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ? Тэгээ ямар ч байсан баярлалаа. Маш гоё подкаст байна. Тэгээ бас түрүүн хэлж байна үндсэн цагийнхаа ажлын хажуугаар хийдгээ. Тэгээд бас таны яриан дээр хандлага болоо маш чухлаа гэдэг ухарсан. Би бол энэтэй санал 100% байна те. Одоо бид нар бол яг л жирийн л одоо төсвийн цалинтай жирийн лайлын хөвгтүүд. Тэгээ бид нарт бол одоо тийм их илүү тэтгэлэг их ям болдох тийм боломж байгаагүй. Гэхдээ бид нарт энэ арчлын өгсөн нэг суурь зүйл нь үгээр хин ч гэсэн оролцох боломжтой. Хин ч гэсэн одоо өөрчлөлтийг хийх боломжтой гэдэг энэ тэгш боломжийг бид нарт өгсөн нь гайхалтай зүйл гэж байна. Тэгээд ер нь бол би одоо ингээд улс төрийн ажил хийхэд амар шөмжлөлт шүү дээ. Тэгэл цүнх баригч мэрэгчсэн хөлт доктор тэгээд стомяалал те нөгөө би бас нэг юм хэлмээр энэ те цамцан дээр нөгөө бүтэн нэрээ бичүүлсэн байсан чи юм үзээгүй гарыг хараа гэдэг. Tailor made гэдгийн утга нь өөрөө юу ч бичүүлж болохгүй байхгүй юу? Тооч бичүүлж болох. Яа тэр энэ чинь захиалга байхгүй юм чинь захиалж. Тэгэхээр яг мэдээж өдөр болгон шөмжлөж. Өдөр болгон хүмүүс бүл хэлцүүлж чинь өдөр болгон одоо те өөрийнхөө гэр бүлийг бүр хүүхдүүдээ хамаатан саднаа хамт ажилладаг хүмүүсээ хүртэл муулуулж. Гэхдээ хэрвээ бид нар муулуулад тэгэх айгаад одоо эх орноосоо дөрвөөч ч юм уу те за бид нар болж чинь гээл те бид нар явж болно л доо. Энэ бол айгүй амархан сонголттой. Гэхдээ энэ улс чинь залуучууд нь гараа авчих юм бол ер нь хин энэ улсыг хөгжүүлэх. Ер нь эдийн засгийн ямар ч ном уншсан. Ер нь хөрөнгө оруулалтын ямар ч ном уншсан. Ямар ч гадаад хүн нэг өөр улсыг хөгжүүлэх гэж ирдэг юм аа. Ямар ч хөрөнгө оруулагч манай улсыг хөгжүүлэх гэж ирдэг юм аа. Бусад улсад очиж байгаа бүх бизнесмен, бүх хөрөнгө оруулагч, бүх зөвлөхүүд зөвхөн ашиг олохын төлөө л хэрэгтэй. Тэгэхээр энэ улсыг хөгжүүлэх ёстой хүмүүс нь залууч. Тэгэхээр зүгээр тэр капитал дотооддоо үлдээсэй гэж хэлсэн. Тийм. Тийм учраас маш олон найзууд, маш олон хүмүүс зүгээр л хүүхдүүдийнхээ боловсрол зүгээр л утаагүй байдлыг сонгоод дэлхийн маш гоё олон улс руу явж байна. Бид нар ч гэсэн би ч гэсэн одоо ингээд шантрын штэ. Тэгээд шантрал за явъя да гэдэг. Ер нь явж утсан. Тэгээд одоо ч гэсэн бас явахаар тийм бодол байдаг. Гэхдээ нөгөө залуу хүмүүс бид нар ядч үр хүүхдүүдтэй хэлэх хүүхдтэй юм да те. Аав нь энэ болохгүй зүйлийг өөрчлөхөнд ингэж оролцсон юм аа гэдэг тэр одоо нөгөө ямар нэгэн хийх зүйлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаар тэгэхээр зүгээр л өнгөрсөн үеэ шөмжлээд ирээдүгээ шөмжлээд суугаад байвал утгагүй байх юм учраас оролцох хэрэгтэй. Өнөөдөр цаг цаваа гаргаад нөөгүй илэн далангүй яг ингээ өөрөөхөө надтай ярилцсанд маш их баярлалаа. Тэгээ таны улс төр, бизнес, за тэгээд үндсэн ажил болон судалгааны ажилд танд
Томастай амжилттай хүсье. За баярлалаа. Тэгээд бас одоо мэдээж улс төр гэдэг бол маш хүн зэдэв. Хүмүүсийн сонирхдаг зэдэв. Гэхдээ маш энгийнээр бас маш гоё одоо зочноо бас яриуллаа. Тийм тэгээд маш баярлалаа. Тэгээд энэ цаашдаа одоо энэ нийгмийн ажлаа олон илүү сайн хийгээд бас би одоо улс төр хийгээд олон хүнд нөлөөлөхийг хүсэж байгаа шиг танай подкастс олон хүнд нөлөөлөсэй гэж хүсэж байна. Баярлалаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Politics Talks with Даригийн шинэхэн дугаараар арчилсан намын бизнес хөгжил хариуцсан нарийн бичгийн дарга бөгөөд налах дүргийн арчилсан намын дарга Норов Самбуугийн ганц өх оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.